Тэгэхээр одоо өглөөний 4 цаг 22 минут болж байна. Хагас өдөр жоохон бохон мартинж байгаад жоохон пи ууж байгаад одоо гэрлэг хайрж байна. Одоо миний баан 4:45-аас явна. Тэгэхээр тэр болтол ямар ч гэсэн баанаа хүлээн дээ. Хай. За тэгэхээр би шүдний халамбыг хийлгэж байгаа гэж байна. Yes, надад энэ манай цаана арт диман бичих байна. Тэгээд ашгүй би сая мөнгө ерөөсөлсөнгүү даатгалынхаа нөгөө нэг карта ингээл уншуулаад тэгэл болчихлоо. Тэгээд ёо би брэм баяртаны бас шүдний ламбонц ингээл үйлж мөлөлсөн. Ашгүй нэг болчихлоо. Тэгээ өнөөдөр миний хичээлийн анхны өдөр байсан. Гэт амар хүнд зүгтээ би одоо явж байна. Одоо харидаа. Харж ин баах юмнууд орчуул байхгүй зарим нь бас ойлгохгүй нөө. Тэгээд ямар ч сайн баяртай шүдээ ажилласан та ёо. Тэгээд хагас жилд нэг удаа ярьж ингээд юу яаж болно үзлэгт ороод тэгээ өвчтэй байна уу тэрийг өнгөө ингээд бас ячиж болно шүү гэж юм. Окей. Хай. За бүгдээрэнд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 8 сарын 5-ны өдөр миний хичээл ороод 5 хоног болсон байна. Тэгээд өнөөдөр 5 өдөр маргааш нөгөөдөр 2 унтах боломжтой учраас нөгөө хийн гэж бодож байсан. Ауперийн талаар мэдээлэл өгье гэж бодоод сууж байна. За тэгэхээр энэ опер гэдэг хөтөлбөр чинь яадаг хөтөлбөр вэ гэхээр соёлын солилцооны хөтөлбөр байгаа. Энэ нь болохоор Америк руу явж бас болт юм билээ. Тэгээд Швейцар, Герман, Австри гэдэг энэ улсуудад тэгээд бас Франц, Америкт бас хийсэн хүмүүсийн талаар би мэдээлэл сонсч байсан. Тэгэхээр бас болт юм шиг. Ер нь бас гайгүй ингээ орнуудад болдог юм шиг байгаа. Тэгэхээр энэ тухайн орны иргэншилтэй нэг айлд 1 жилийн хугацаанд за 1 жил биш 6-аас 18 сарын хугацаанд бас байж болт юм билээ. Гэтэ ерөөдөө бол дандаа 1 жилийн хугацаатай байд юм билээ. Хугацаанд тухайн айлд амьдрангаа тухайн орны соёл, заншил, хэл тэгээд танилцаад байх. Тэгээд хүүхдийн харангаа тэгээд тодорхой хэмжээний халаасны мөнгө гэж аваад тэгээд тэр айлд амьдрах ийм соёлын солилцооны хөтөлбөр байгаа. За одоо айлын талаар хэлж өгье. Манай айл болохоор 4 хүүхэдтэй айл гэр бүлээсэн 8 6 4 2 гэдэг насны 4 хүүхэдтэй хамгийн том хүүхэд нь болохоор сургуульд явдаг. Тэгээд жижиг 3 нь цэцэрлэгт явдаг. Ийм айл байсан. Тэгээд айлын ихний төхөр хоёр болохоор хоёулаа эмч мэргэжилтэй ийм гэр бүл байсан. За таашин гээл болохоор чи нөгөө айлаас шалтгаалаад бас гэрээнээс шалтгаалаад янз бүр байх юм билээ. За миний хувьд болохоор би 300 евроны таашин гэлд гэж авдаг. Тэгээд дээрэс нь нэмэлтээр 50 евроны шпрах курсны төлбөр гээд тэрэндээ авдаг гэсэн. Тэгэхээр би ингээ нийтдээ сардаа 350 евроны мөнгийг авдаг байсан. Тэгээд хоолнд болвол өглөөний хоолоо оройныхоо хоолтой айлынхаа хүмүүстэй бол хамт идчихнэ. Гэтэ манай айлын хүмүүс өглөөнийсээ хамт уудаггүй байсан. Бүгд нэг ажил төрөлдөө явчихдаг гэсэн болохоор оройныхоо хоолойг бол хамтдаа идэнэ. Тэгээд тийм болохоор хоолн дээр бол нэг айхтар зардлал гараад байхгүй чи өөрөө л нэг онцгой юм идэхийг хүсвэл тэргээ өөрийнхөө мөнгөөр авчин. Тэгээд бас өөрийнхөө хэрэгцээний ариун цэврийн хэрэглээний одоо шампунь, юу гэдэг тиймэрхүү юмнуудаа бас өөрийнхөө мөнгөөр авахна. Тэгээд хувцсандар монор тиймэрхүү авах бол бас өөрөө авчин. Тийм байгаа. Тэгэхээр тэгээ бас байрандаа мөнгө төлөхгүй шүү дээ. Айллаас чинь тусдаа нэг өөрөө гаргаад өгчих болохоор тийм болохоор ерөөдөө нэг хатар зардал гарахгүйгээр амьдраад мөнгөө цуглуулад авах боломжтой гэж би бодож байна. Би бас гайгүй мөнгөө цуглуулж агаад байрныхаа мөнгийг хадгалаад тэгээд ерөөдөө гайгүй болцсон баггүй юу? Манай айлын хүмүүс болохоор надад эренгүүд 12 сарын хугацаатай сар болгон 3 ГБ дата орж ирдэг. Тэгээд сардаа бас 200 минутын эрэхтэй ийм телекомын утасны дугаар авч өгч байсан. Тэгээд сар болгоны бас автобус унааны тикетийг айлаас авч өгч байсан. Тэр нь болохоор тикет 2000 гээд Fair гэдэг нэг юм мод хэсэг байдаг байхгүй юу? Одоо манай Дортмундаас Бохум, Düsseldorf энэ хавийн ойрхон хотууд руу тэр FIR гэсэн лөө
нэг юм бүс дотор явж болох тийм карттай. Тийм боломжтой тийм картыг надад авч өгч ийсэн. Тэр нь тэгээд бас 12 сар хугацаанд гэсэн үг шүү дээ, байх хугацаанд гэсэн үг авч өгч ийсэн. Тэр бас хөргөн 1 сарын 80 евро байт юм шиг байна. Тэгээд эрүүл мэндийн даатгалыг чинь бас ингээд айлс чинь төлчин. Тэг манай айлын хүмүүсээс аягүй хөргөн миний нөгөө аберж жоохтой 6 сарын 25-нд нар туссан байхгүй юу? Тэгээ би 6 сарын 25-аас 8 сарын 1 хүртэл ингээд давс бэлтгэх хүртэл ийм кранкен касаг болчих жоох гэсэн чинь 1 сараар дахиж надад сунгаж өгсөн. Ер нь ямар нэгэн болчих юм бол касатай болохгүй ээ гэд аягүй хөргөн сунгаж өгсөн. За цалин болон зардлын хувьд бол ийм байна. За одоо өдөр тутамд хийж гүйцэтгэдэг байсан ажил үүргийнхээ талаар ярий. За өглөө бол нэг хайтар тийм ирт босоод авах шаардлага байхгүй. 7 молоо гээл тэгж босоод авах шаардлага байхгүй. Манай айлын хүмүүс бүгдөө 7 10 17 гээл ер нь бүгдээр гараа авчдээ. Ээж нь хүүхдүүд бүгдийн сургууль цэцэрлэгт нүргэж өгөөд том хүүхд нь болохоор найзтайгаа хамт сургууль руу ганцаараа явцдаг. Тэгээд нэг 7 хоногт нэг 2 удаа нэг гитар хичээлтэй байдаг гэсэн аахгүй юу? 2 дахь 5 өдөр байсан билүү? 2 4 өдөр байсан билүү? Тэгээд тэр өдрүүд нь би хамт сургуульд нь хурж өдөөсөн. Тэгэхгүй бол ингээд гитартаа тэг дээрээс нь нөгөө түниста гэдэг нөгөө цүнхэн амар хүнд тийм болохоор тэрийг авч явж чаддаг болохоор тэгээд би тэгээд хурж өгч гэртээ хурж ирдэг байсан. За тэгээд гэртээ хурж ирээд гэрээ ерөөдөө нөгөө анх гойм болоод нэг жоохон цэгцлээд тэгээд шпүүл машинаас юугаа аваад шпүүл машина дотор байгаа аяг тавг угаагдсан байгаа аяг тавнуудаа тийшээ тэгтэлж тавиад тэгээд тоосоос хоруулаад тэгээд угаалгын машин дотор угаагаад дууссан хувцас байвал тэрийг хатааж тавиад тэгээд нөгөө хатаагчсан дээр байсан хатцсан хувцснуудыг буцааж ивхэд хүн хүнийхаар нь ялгаж хийгээд тэгэл өрн болчихдог гэсэн дөө. Тэгээд би тэрийг нэг айхтар удаан бас хугацаанд хийдэг юм уу нэг цаг маг за бүр амар ихтлэж утгад л нэг 2 цаг маг л хийн. Тэгэл өрөөндөө орчин. Тэгээ манай хэд 2 цаг 3 цаг гэж үргэлж бүгд өрөөд тэнцэрлэг энэ авах цаг нэг 2 муу 3 цагийн үед байдаг. Тэгээд айлын их ажиллаа харангуудаа 3 жижиг хүүхдэд цэцэрлэгээс наваа хүрээд ирнэ. Айлын нөгөө том хүүхэд болохоор эхний нөгөө хагас эхний 6 сард бол би дандаа сургуулиас нь очиж авдаг гэсэн. Тэгж байгаа сүүл рүүгээ гайгүй би дагаад нөгөө хүүхэд маань тэгээд өөрөө ирдэг болсон алхаад харин 2 дахь 4 дахь өдөр 5 дахь өдөр гээд нөгөө хөлбөм бүхтэй тэгээд нийт өдөр бас усан цэлэлттэй байсан. Нийт өдөр болохоор усан цэлэлт нь орой ордог. Тэгээд бид хоёр оройнхоо хоолыг идчихээд хамтдаа усан цэлэлт рүү нь яваад тэгээд усан цэлэлтээр оруулчаад би гадаа нь 1 цаг хүлээж агаад тэгээд тарангууд нь хамтдаа гэрлэг яваад тэгдэг байсан. Тэгээд 2 дахь 4 дахь 5 дахь өдөр лөө хөлбөм бүхтэй спорттой байдаг гэсэн. Тэнгүүд хичээлээс нь тарангууд нь хамтдаа спорт руу нь яваад тэгээд спортын тийм хувцснараа солиод тэгээд спорт руу оруулж өчөөд би хичээлийн цүнгийг аваад буцаад гэрлөөгөө явдаг гэсэн. За тэгээд гэртээ ирчингүүтээ бид хамтдаа нэг оройныхоо хоолыг 5:30 за орой 7 цаг гээд юу нийтчихэв. Тэгээд тэр хүртэл манай хажуу талд Westfalen Park гэдэг парк байдаг гэсэн. Тэр паркта тоглоомын талбай дээр очиж тоглоод ингээд ерөөдөө ер нь бол гэртээ нэг хатар байдаггүй. Ингээд гадуур л ингээд хүүхдүүдийг айгүй тийм завгүй байлгаал тоглож мөглөл нэг тиймэрхүү идэвхтэй байлгаж байгаа. Тэгээд хоолын цагт хөлөө 5 цаг магийн үед гэртээ очиод тэгээд хоол балтал хүүхдүүдээ яг юу яаж болно гэд намайг анх ирж байхад бол анхны 9-6 сард бол ерөөс зургт мөрт театр үзүүлдэг байсан. Тэгээд өвөл мөгөл болоод нөгөө гарч марахгүй болоод ирсэн чинь хүүхдүүд айгүй зурд үздэг болоод тэгээд яг нэг 20 минут 30 минут л нэг зурд үзэхийг зөвшөөрдөг. Тэгээд би бас ерөөсө хоол хийдэггүй. Манай айлгч ерөөсө бүгдийг хийдэг байсан. Тэгээд хоолоо идчихэл эцэн аяхтайгаа шпүүл машин лгаа хийчээд тэгэл би өрөөлөг явчихдаг гэсэн 6:30. За орой 7 хэд нэг 7 гээл өрөөрөө явчихна. Тэгээд 7 хоног мөрчин би тэгээд нэг амар тийм хөөстэй ухаалаг цэвэрлэгээ тийм хүмүүсээ хийдэггүй байсан. Манайх 7 хоногт нэг удаа пүүцфрау ирээд нөгөө тиймхүү их цэвэрлэгээ хийчдэг. Болохоор надад ерөөс тэгээд ташаарлахгүй ерөөсөө нэг юм ингийн хөнгөн аав хойм нь хийгээл явчихна. Тэгээд манай айлгч 7 сардаа 1 юм уу 2 удаа хагас буцаа өдөр аль нэгэнд нь бүт өдрийн дэнстэй байдаг байхгүй эмч байхгүй юу. Тэгэхээр өглөө 7 гэж гэрээс яваад оройдоо нэг 8-9 цаг үед ирнэ. Харин тэр өдрүүдэд би нөгөө 4 хүүхдээ харна. Тэгээд надад таслахаар нөгөө имэм нь ирдэг гэсэн. Өдөр 10-аас нэг
11-11-ээс оройн 4-5 хүртэл хамтдаа байж цэцэрлэг мэцэрлэг тоглоход нь тусалж агаад тэгээд хамгийн жоох хүүхэд нь өдрийн унтлага гэдэг байсан болохоор би тэр хүүхдээ унтж яхад ч юм уу эмээ хүүхдүүдэд өдрийн хоол моол хийж өгөө тэгээд тусалдаг байсан. Тэгээд бас заримдаа манай айлгч ажлын өдрүүдэд 3-3 цагаас бас дэнстэй хаяада тэгээд оройн сарда нэг миг л удаа л да. Оройн 10 цаг хүртэл тэгж дэнст хийж агаад тэр өдрүүдэд харин би ганцаараа 4 хүүхдээ харна. Тэгээд хоолоо хийн гэхдээ хоол хийн гэж дандаа бэлгийн юмнууд л юм дөө. Хям ям ингээл чанаа шараал эсвэл пицца захиалаад чинь эсвэл нөгөө гоймон хийх амар амархан штэ тий. Юуны спагетти тийм юмнууд амархан хийхээр тийм амархан байдлахаар л манай айлгч тэгээ байлдаг гэсэн. Би тэгэл айлга агчтай бас тэгэл нийлээл битэр чи хаяа даарсан марсан нөө сайхан. Манай айлын хүмүүс ер нь айгүй тийм гоё энгийн хүмүүс байсан. Би тэгээ айгүй талархаж байгаа юм сайхан халтаатай сайхан айлт ирж ижил хугацаанд байсан да. Айгүй баярлдаг. Тэгээд одоо ч бидтэй холбоотой байгаа. Намайг нүүснээс хойш би нөө икигаас юм авчаад гэрлэггүй ингээд явж ирэх хэцүү юм байлж хэлэрэн билэр гэдэг. Тэгэл намайг икигаас ирж аваад гэрт өгөөж өгөөд тэгээд дараа нь бас яалаа. Тэгээд би дараа бид чамтай бас нэг уулзаж хоолунд идээд тэгээд бас нэг өдөр би хүүхдүүдээр очиж цаана харилцаж өгөөд айгуу сайхан харилцаатай байдаг. Тэгээд одоо намайг ингээл баян асуун яаж ийж сурвалж яаж ингэж айгуу асуулт тэмдээдэг. Өөдөө бас амар хөөрхөн ингээд авс бэлдэг олчлаа алцсан гэсэн чинь тэгмэж одоо байр ингээ яаж болох юм мөнгө байгаа юм гэсэн. Тэгээ би надад ингээ цугласан мөнгө байгаа юм чи би 2 сарын түрээсээ төлөх мөнгөтэй байгаа гэдгсэн чинь тэгээд идэж явах юм чи яах юм гэхээр гайгүй болчихно гэдгсэн чинь бас ингээ зүгээр мөнгөчгүй айгуу намайг ингээ ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээд манай айлын яхад амар бол энэ уулын бичиг цаасны ажил ихтэй. Задлаагүй баг 2 жилийн өмнө ирсэн цагийн хамгаан ингээ задлаагүй оолоо тэ заяа. Тэгээд тиймхүү бичиг цаасны ажилтан чи цагийн 10 яваагаар амлалт өдөр хийгээд туслах уу гэхээр би тэгэл л ингээл ухаан тусалж байгаа юм чинь тэгээд айгуу гоё нэмэртэй байсан. Тэгээд хаяа бас тэр их чи хаа найзын хүүхдийг амлалт өдрөөр харж өгч бас тэл авч байгаа гэж. Тэгэл би юу нэг гоё тийм айгуу гоё гэр бүлд ирсэн гэж өөрийгөө боддог айгуу адтай гэж боддог. Тэгэхгүй бол бас нөгөө зарим хүмүүсийн түүхийг сонсохоор чинь айлаасаа хүүхдүүд гарсан марсан энэ гэдэг айгуу хэцүү түүхүүд сонсогдсон юм билээ шүү дээ. Тэгээ айлынхаа хүмүүсээ таараагүй маараагүй энэ гэдэг. Тэгээд энд ирээд суусан хэлний курсын хувьд гэвэл нэрээ би эхлээд ирчээд нөгөө би чинь 6 сарын сүүлээр ирсэн шүү дээ. Тэнгүүд яг нөгөө амлалт харсан байхгүй амлалтаар ч бүх хэлний курс бүгд амарчдаг. Тэнгүүд бид грек руу аялалт явцсан. Тэгээд 8 сарын аваад ирсэн. Тэгээд бас тэр чинь амралтын үе байж тараа. Тэгээд 8 сарын сүүлээс эхлээд B2-ын компакт курс гэдэг 2 сарын хугацаанд 1-ээс 4 дахь өдөр өглөө 9-өөс өдөр 12-ийн хооронд тийм суух хичээлд суусан. Би тэр хичээлд суугаад ер нь бол айгу хэл маань ингээ гайгүй болсон гэж сайжрахад арай дөхөн болсон болов уу гэж боддог. Яагаад тэгэхээр би ингээд энэ B1-т ирсэн хэрнээсээ ярина гэж лили юм ярьдаг байсан шүү дээ. Ямар ч юм ингээл үйлэг юм байхгүй зүгээр л ингээд хэдэн үг л хэлээд байна. Тэр гэ холбож өрөөсөө явж чадахгүй тэгээ өнгөрсөн цаг маг дайрч байхгүй. Тэгээ би тэр сургалтанд суугаад эхлээд аваа хөрхөн үйл өгтэй яриад тэгээ дараа нь өнгөрсөн цаг дээр ярьдаг болоод тэгээ дараа нь нийлмэл өгүүлбэр ярьдаг болоод тэгээ айгүй хөрхөн ярьдаг дэжгүй ярьдаг болсон. Тэгээ бас хичээлийн хажуугаар оройн ирчээд нөгөө Монголд байсан үдсэн дөрөм мөрөм гэдэг тэднийгээ бүгдийн дахиад нэг бүрчлэн хуулж бичээ. Тэгээд за энэ чинь тийм байна гэд айгу ойлгоод тэгээд ерөөдөө айгу болсон. Тэгээ өдөр болгон гермал дээр ямар нэгэн мэдээлэл сонсох хичээгээ тэгээд Easy German гэд YouTube дээр бичлэг оруулдаг нэг хүмүүс өгдөө штэ. Тэрний бичлэгүүдийг ер нь бол байнга үздэг. Тэгээд бас подкастын өдөрт нэг ширхгийг ядаж сонсох хичээдэг. Тэгээд ихэндээ би ингээд подкастыг сонсдог гэж одоо сонсохдоо би хурдын ингээд 0.25-аар ихсгээ сонсож байгаа. Тэгвэл бол ингээд одоо яг сонсоор байгаад энгийн ярианд бүр амар удаан сонсдоод тэг би ч гэсэн ер нь ингээд жоох хурдан ярьж байгаа. Ер нь тэгэхээр би ингээд жоох хурдан төрлөх байхгүй юу яриа мараа юм маань. Одоо тэгээд Easy German-ийн подкастыг 1.25 дээр хурдын тийг сонсож байгаа. Тэгээд би тэрэн дээр нэг өдөр ингээд антарсан байхгүй хөөх. Би ч ингээд гайг болсон биш тэгэл бүх үгийг ингээд бүр барьж аваад ойлгоод бас ахгүй нэг өдөр тэгэл би бүр амар баярлал хөөх за би ингээд дажгүй болж байгаа юм байна гэл нэг тийм мэдрэмжийг авч ирсэн. Тэгээ одоо YouTube дээр бас YouTube дээр ер нь бас сабтайтлтай бичлэг үзүүл бас дажгүй байх. Тэгээ сабтайтлтай кино мэнэ үзүүл бас хэл гайгүй сайжрах байхаа гэж бодож байна. Тэгээд дараа нь 4 сард би C1-ийн зөвхөн Sprach Training гэх тэрэнд суусан.
7 хоногт нэг удаа ордог. Орохдоо цаг 30 минутаар тэгээд 1 сар илүү 2 сар хугацаанд явлаа. Тэгээд зөвхөн шпрах зөвхөн ярина тэр бас гайгүй байсан баг гэж боддог. Гэтэ би одоо тийм амар супер ярьж чадахгүй шүү дээ. Яг ингээд ярих зүг ингээд нэг юм хоёр өгүүлбэрт багтаагаал хэлчихин. Тэгээд одоо ингээд хичээл дээр нөгөө нэг юм асуувал ингээд хүүхдүүд ингээд гараа өргөл амар харилаад байгаа байхгүй. Тэгээд би ингээд хариулж мариулъя гэхээр яг хитгэн нөгөө ойр зургийн өмнөд мэддэг. Тэгээд тэрийг бас хэлж чадахгүй байгаад жоохон одоохондоо тэндээ жоохон гутраалаа тэгтээ яг тэгж байгааг болчихвол дээ. За тийм байна. Юу их ярьсан чинь бүр нэг хоолоо хорсож штэ. За тэгээ та нарт асуумаар байгаа зүйл ах юм бол асуугаарай. Би мэдэж байх юм бол хэлээ л өгөн. За мэдэхгүй юм бол харин би мэдэхгүй гэдэг үнэнгээ хэллээ шүү. За тэгээд тэр доор нэг subscribe гэд бичиг байгаад тэн дээр дараарай. Гожийн. За гуйхан чашин за дарахгүйсэн ч авах тий. Тэр лайк гэд бас нэг тэнд байд юм лээ тэр доор тэн дээрээс дараарай. Тэгээд ээж үзчихвэл ээж бас төгсөө үзэж байвал тэр доор лайкн дээр дараарай. Дахиад лайкн дээр дарж болохгүй юм бол Gmail-ээр нэвтэрч ороод лайк дараарай. Ээжээ миний дөө. За тийм байна. Тэгээд дараагийн удаа би Ausbildung-ийн талаар Ausbildung ямар ч ингэ жоохон чигдрээд ирэх тэнгүүд яадаг гэдэг тэр талаар мэдээлэл өгөх хичээнэ. За. Окей. So bye bye.